суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдөр Эйнштейнийг айлгсан үзэгдлийн тайлбар гэдэг сэдвээр ярилцах гэж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global, Эгүнэ оюун компани болон хамтдаа төрүүлж алах нь Unitel Event гэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрдэгэ. Студид компьютерийн шинжлэх ухаанч хасчлуу хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн мэнд. За өнөөдрийн сэдв ер нь бол залагч долгионы онол гэдэг нэг онол байна. За тэгээд ерөнхийдөө квант механик, квант физиктэй холбоотой. За ийм нэг сонирхолтой, хачирхалтай ийм зүйлийн тухай ярина. За залагч долгионы онол гэж. За ер нь бол орчин үеийн физикийн хамгийн сонирхолтой. За тэгээд дээрэс нь хамгийн маргаантай. Бас мартагдаж дарагдсан төвүүдийн нэг гэж авдаг. За тэгээд квант физикийг хвчлээд тий бид нар бол квант физик гэхэр л нэг мачин жигтэй ойлгохын аргагүй хүний ой ухаанд багтамгүй энэ төр гэдэг гэж ер нь боддөг шүү дээ тий. За ер нь бол ингэж ойлгох төгөн мэлээдэг бид нар квантын физик, квантын механик гэдэг. За тэгсэн чинь уг нь бол анханасаа л уг нь энэ бүх юм одоо квантын физик, квантын механик анханасаа айгүй тийм ойлгомжтой. За тий хүн одоо ойлгох гэдэг тийм одоо хүнд биш энэ төр байсан. За маш логиктэй тайлбартай энэ төр байсан гэх юм бол одоо та бүхэн итэг хөө. За тийм. Буруу байсан гэсэн юм уу? Анханасаа л ер нь бол айгүй ойлгомжтой юм байсан бохоггүй уг нь бол. За тэгээд дундуур нь өөр хачин сонин тайлбарууд орж ирээд тэдэрэн дэмжигдээд одоо ингээд мартагдсан нэг юм түүх байгаа. Залагч долгионы онол гэдэг нэг юм онол. За нэгэсэндээ квантын механикийн тайлбар гэсэн үг. За бид нар бол квантын механикийг яадаг вэхээр квантын механик энэ ажиллаад байдаг. За тэгээд ингээд амьдрал дээр хэрэгжүүлж болоод байдаг. Математик нь ингээд бүх юмнуудыг зөв гаргаад идэг. Гэхдээ гол нь хүнд ингээд тайлбарлах гэхээр альсгүй онлоо хөгжүүлэхийн тулд бид нар чинь нэг тэр онол маань ер нь яагаад байгаа гэдгийг мэдхийн тулд нэг тайлбарлах хэрэгтэй болно да тий. За тэгээ ингээд тайлбарлах гэхээр одоо interpretation буюу тайлбарууд гэж юм байдаг. За энэ онол чинь ер нь яагаад ингээд байгаа. Энэ онол яаж ажилладаг байгаа гэдэг юмд одоо тайлбар хийхээр одоо ерөөсөө тайлбарлаж болохгүй мачин чигтэй юм байгаад байдаг. За гэтэл уг нь бол угтаан бол одоо бидний залагч долгионы онолоор явсан бол ерөөсөө квант физик гэдэг бол тийм хачин жигтэй гайхширмар одоо хүний оюун ухаанд багтахааргүй зүйл бол биш. Ойлгоход маш хэлбархан. За тэгээд дээрэс нь энэ логик тайлбартай. Айгуу тийм логикт нийцэх тийм сайхан тайлбартай зүйл байсныг л бид нар зөвхөн мартцсан. Ашигтайг гэхээр буруу шүү дээ. Буруу бол биш. Буруу. Аль аль нь зөв. Өнөөдөр бид нар ашиглаж байгаа толгой эргүүлж байгаа юм чинь зөв. Одоо энэ өнөөдөр ярих гэж байгаа энэ толгой эргүүлээгүй энэ ч гэсэн зөв. Аль нь зөв. Зүгээр сонголтын л асуудал. Эргүүлээгүйгийн сонгоё. Яг тий, яг үнэ тий. За би бол энэ онлын бол нилийн фэн дэждэг тий. Энэ залагч долгионы онол буюу Pilot Wave гэдэг онол байдаг. За энэний бол бүр улаан фэн би бол энийг үнэн гэж боддог тий. Нөгөөтгийг нь бол одоо хэн ч хэрэггүй энэ өстой энэ яагаад анханасаа гараад ирсэн гэж боддог. Гэхдээ мэдээж сан учирч жамцсан би энэ талаар л өнөөдөр ярилцгаана. За Pilot Wave буюу одоо ер нь бол залагч долгионы онол гэж яриад байгаа. За өөрөөр бол De Broglie бомбын онол гэж бас ярьдаг. Альсгүй бомбын механик буюу бомбын механик гэж ингэж ярьдаг. Ийм олон янзаар нэрлэгддэг нэг юм тайлбар байгаад байгаа. Квантын механикийн тайлбар. За квант ертөнцийн одоо ийм тэрслүү хүүгийн түүх онол одоо нууцаар аялцгаая. За эхлээд болохоор одоо бидний амьдарч байгаа ертөнц бол энэ бүх зүйл тодорхой байдаг. Одоо жишээлбэл энэ бөмбөг шидвэл хаашаа унахыг нь бол бид нар бол мэдээж тооцоолж чаддаг. Пуужин харав бол хаана унахыг бид нар тооцоолж чаддаг. Классик те энэ бүх зүйл бол тодорхой байдаг. Бидний амьдарч байгаа энэ макро ертөнцид гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ классик физикээр бол сайхан бид нар одоо л сайн хэмжиж чадах юм бол яг одоогийн нөхцөл байдлыг сайн хэмжиж чадах юм бол ирээдүг болон өнгөрснийг одоо яг таг гаргаж ирж чадна. Гэхдээ гол нь хэмжиж чадах уу гэдэг асуудал байгаа шүү дээ. Хэр нарийн хэмжих үү гэдэг асуудал. Буруу хэмжчихвэл буруу тооцоол гарч ирнэ. За гэхдээ өөрөө энэ хэмжилтийн асуудал гэдэг бол энэ квант механикийн болон ер нь физикийн өөрийнх нь суур асуудал байдаг. Одоо бид хэд бол ерөөсөө хэмжиж чадахгүй шүү дээ. Хэмжих боломжгүй шүү дээ гэдэг тийм энэ бүх зүйл тодорхойгүй гэдэг иймэрхүү зүйлүүд чинь бидний квантын механик руу хаузын онол руу ингээд түлхчээд байдаг шүү дээ тийм. За тэгвэл энэ атом электроны төвшинтэй жижигхэн ийм микро зүйлүүд дээр болохоор энэ бүх зүйл шал утгагүй болоод одоо бидний нэг тайлбарлахын эцэсгүй юу болоод байгааг нь мэддэхгүй ийм хачин юм болчихдаг. За энийг бол бид нар квант ертөнц квант механик гэдэг. За энэ стандарт квант механик гэж байдаг.
ерөнхийдөө бол одоо Копенгагены тайлбар гэж иймэрхүү тайлбар байна. За энэ Копенгагены тайлбар гэдэг бол ер нь бол стандарт буюу ерөөсөн квант механикийн яг юм үндсэн олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ийм тайлбар гэж авдаг. За энэ тайлбарт юу гэж үздэг вэ гэхээр энэ электрон бол бөөн биш. Энэ электрон болохоор энэ магадлалын үүл юм аа гэж үзэж байгаа. За тэгээд бидний одоо харах хүртэл бол тэр хаанч хийж болно? Эсвэл хаанч байхгүй ч хийж болно. Хаанч байхгүй байгаад байсан байгаа байхгүй юу гэдэгтэй адилхан. За ямар ч байсан хаанч хийж болно, хаанч байхгүй ч хийж болдог. Ийм магадлалын үүл юм. Энэ бол электрон. Тий, атом электрон. Ерөөсөө тийм бөмбөг бол ерөөсөө биш. Ийм хачин ийм суунагласан үүл шиг юм магадлалын ийм долгион ийм байдалтай гэж үзэж байгаа. За тэгээ яг ажиглангууд буюу одоо ийм химжилт хийнгүүд, хөндөнгүүд гинт нэг зэг дээр анханасаа тэндгээ байжсэн юм шиг зангаа гараад ирдэг ийм зүйлээ гэж одоо Копенгаген бол ингэж тайлбарлаж байгаа. Математик нь бол цаана угсаал нэг юм ажиллаж байгаа. Гэхдээ энийг тайлбарлахдаа ингэж тайлбарлаад байгаа гэсэн үг. За алдарч Шрёдингерийн одоо муурны парадокс гэж байдаг. Шрёдингерскайт одоо энэ дээр биш үү? Шрёдингерскайт. За Шрёдингерийн муурны парадокс гэж байдаг. За хэрвээ энэ Копенгагены тайлбар үнэн бол энэ муур хайрцаг дотор энэ амьд болон үхсэн төлөвт нэгэн зэрэг одоо оршиж чадна гэсэн ийм шүүмжлэлийг Шрёдингер өөрөө гаргаж ирсэн байдаг. Шрёдингер ч өөрөө одоо энэ долгионы тэгшил гэдэг юмыг бичээд. За тэгээд дээрэс нь одоо квантын механикийн үндсийг тавьж одоо насныхаа талыг л тэгж одоо энэ бүхний төлөө явсан юм хүн байдаг. За насныхаа талаас үлдсэн одоо талыг нь болохоор энийг өгөөсөх гэж одоо өхөө хөхлөө явсан байдаг ийм хүн байдаг. За муурны нэр юм байна. За тий яг үнэ. За өөрөө уг нь бол айгүй мундаг долгионы онол мундаг гаргаад ирсэн чинь Копенгагены энэ тайлбар нь болохоор бүр авч давхиад чирээд бүр юм хачин юм болгоо ачингууд нь өөрөө дургуй нөрөөд энэ ч одоо юу яриад байгаа юм бэ? Хэрвээ та нарын үнэн бол юм долгион байдалтай нэгэн зэрэг байж чаддаг, альсгүл байхгүй чаддаг юм бол энэ муурч гэсэн үхсэн амьд одоо нэгэн зэрэгт энэ хайрцаг дотор бидний ажиглах хүртэл ингээ те үхсэн болон амьд муур ингээ нэгэн зэрэг байх юм уу? Та нар ийм мангар юм яриад байна. Энд чинь ийм мангар парадокс төрөгч юм гээд өөрөө ийм өөрийнхөө онлын эсрэг ийм парадокс гаргаж ирж байсан байхгүй. За Эйнштейн болохоор одоо энэ Копенгагены тайлбарт анханасаа угаасаа дургүй байсан. Өөртөө ерөөсөөр таалагдаагүй. Тэ? За тэгээд нэг алдарт үг хэлсэн байж бурхан шоо хайдгүй гэж одоо маш их ундуудч хэлсэн байдаг те. Ширээгээ зохиолтой. Та нар одоо юу яриад байгаа юм бэ? Бурхан шоо хайдгүй юм шүү гэж чинь нэг нийс бор гарч ирээд бурханд юу хийх нь битгий заа тэр гэж тэгээд хөө хэрүүл болж ирсэн. Ийм юм байдаг. За энэ Pilot Wave гэдэг онол нь болохоор өөрөө болохоор яг энэ ерөнхийдөө Эйнштейн тал зогсдог иймэрхүү зүйл байдаг. Эйнштейн гэдэг бол ер нь классик үзэлтэй. Одоо детерминист гэд буюу аливаа зүйлийн одоо энэ одоо байгааг л хэмжиж юм бол сайн хэмжиж чадах юм бол бид нэр ирээдүйн болон өнгөрснийг нь яг таг гаргаж ирж чадна гэдэг. Яг таг хэмжиж юм бол яг таг л ирээдүйг нь тооцоолно. Яг таг л одоо бид нар хэмжиж чадах юм бол яг таг өнгөрснийг тооцоолно. Энэ бол юм детерминизм буюу одоо Эйнштейн бол ийм үзэлтэй хүн байсан байхгүй. Гэтэл энэ Копенгагены тайлбар болохоор үгүй ерөөсөө тийм байхгүй. Бид нар хичнээн сайн хэмжсэн ч гэсэн ерөөсөө энэ чинь тодорхойгүй одоо байдал гэдэг зүйл бол ингээд ноёлж идэг. Тодорхойгүй бүх юм одоо ер нь бол бурхан шоо хийж тоглодгоо гэж ингээд байгаа байхгүй. За тэгэхээр бид нар бол хичнээн сайн хэмжсэн ч гэсэн ирээдүйн өнгөрснийг бол бид нар одоо таамаглах боломж байхгүй. За ийм үзэлтэй байсан энэ одоо том хоёр зөрчил гарч ирж байна. За тэгвэл энэ Pilot Wave буюу энэ залагч долгионы онол болохоор одоо онол гэж тайлбар гэдэг байгаа шүү дээ. Энэ зүйл болохоор Эйнштейний талын буюу детерминист ийм онол гэдэг. Нэгсэндээ хэрвээ бид нар яг энэ залагч долгионы онолоор яг энэ квантын механикийг маш сайн хэмжиж чадах юм бол ирээдүйг нь болон өнгөрснийг нь бас гаргаж ирж болно гэдэг ийм онол гэсэн. За иймэрхүү онол. За энэ онол болохоор юу гэж үздэг вэ гэхээр үгүй маа үгүй ерөөсөө электрон гэдэг чинь өргөлж бөөм хിവэрээ л байсан тий тэр юун тэр долгион болсон энэ хараагүй байхад харсан байхад энэ гэдэг ерөөсөө байхгүй бид нар ерөөсөө энэ харсан ч хараагүй байсан ч гэсэн тодорхой яг зам мөртөө тэгээд энэ тодорхой байршилтай ажил байсан ажил үүдэг байсаар ч явах ийм зүйл. За гагцхүү одоо энийг бол нэгэн үл үзэгдэх долгион залж яадаг гэж одоо ингэж залж чиглүүлж явж яадаг гэдэг ийм үзэл. Бөөмиг. Тийм бөөмиг. Нэгэн бөөм бол угаасаа байж байна. Ерөөсөө тэр чинь нэг юм хараагүй байхад ингэ долгион байжсэн харангууд ингэ бөөм болдог юм биш. Эн чинь бол ингэ анханасаа ингэ минийг харсан ч хараагүй ч ингэ байж яадаг. Гэхдээ гол нь тэрийг хэн залаад байна гэхдээ нэг юм бидний нүдэнд үзэгддэггүй ийм ийм долгион үл үзэгдэх долгион нэг чинь хаашаа явах ингэ залж чиглүүлээд байгаа маа гэдэг ийм онол гэсэн. Ойлгохоор. За нэг иймэрдүү. Тийм. За
Ер нь бол энэ онолыг энэ тайлбарыг бол хамгийн энгийнээр ойлгох гэх юм бол бас нэг алдартай серфинг чинь болон далай гэдэг ийм юу гэдэг аналог гэдэг. Аналог гэж одоо тайлбар дотор тайлбарыг тайлбарлсан бай. Нөгөө конд механикийг нэг залагч дэлгөөн гэдэг тайлбар тавьсан чинь нөгөө тайлбарт нь тайлбар ярь болоод байдаг. Энэ тайлбарны тий тайлбарын тайлбар. За энэ онолыг одоо энэ онолыг болохоор ойлгох хамгийн энгийн арга гэдэг юм л дээ. Далай тэнгисийн давлгаан дээр гулгаж явж байгаа юм серфинг чинь гэдэг байгаа тий. Нөгөө далай тэнгис дээр гулгаж явж байгаа энэ одоо юу гэх юм юу лээ давлгааг ундаг тий. Давлгааг унж ингэж явдаг хүн гэсэн чинь бол серфинг гэж гэдэг байгаа шүү дээ. Серфинг хийх гэдэг. За энэ стандарт квант механик талаар одоо юу гэж үздэг? Одоо Копенгагены тайлбарт одоо энэ далайчин болон энэ далайн давлгааг ашиглая л та. За тэгэхээр ингэн гинэ. За серфинг чинь ерөөсөө ингээд тустай байхгүй. Ерөөсөө серфинг чинь байхгүй заяа. Тэгвэл далайн ингээд давлгаалж байгаа. Ингээд давлгаалж байгаа гинэ. За ингээд давлгаалж исэн чинь би ингээл нөө эрэг дээрээс ингээл дурангаар ингээл харлаа гинэ. Тэгсэн чинь далаа нь байхгүй болчихно гинт. Тэгсэн гинт серфинг чинь гараад ирнэ. За энэ Копенгагены тайлбар нэг иймэрхүү. Гинт далаа нь байхгүй. Ингээл харсан чинь ингээл далаа малаа ингээл сайхан давлгаалал ингээл явж хагаад яг нөгөө нэг серфинг чинийг харах гээд ингээ гисэн чинь дурангаа ингээл барьсан чинь далаа нь байхгүй. Серфинг чинь байгаад идэг. Тэгэл нөгөө дурангаа ингээд авсан чинь далаа байгаад идэг, серфинг чинь байхгүй байгаад идэг. Ийм галзуу юм байна тий. Харин ийм ангар тайлбар байхгүй ер нь бол ийм хажирхалтай ер нь ийм ичидийн тайлбар гэсэн. Далаа одоо юу хоёроор серфинг чинь тайлбарлаад байгаа юм биш үү тий. Тийм ачин. Ийм ачин тайлбар гэж юу байх вэ чинь солиорцсон юм шиг. За энэ pilot wave-ийн одоо энэ нэг манай бомын механик гэдэг байгаа шүү дээ тийм. Энэ залагч толгойн онлоор болохоор серфинг чинь бол ерөөсө байж л байна. Далаа болохоор ер нь бол серфинг чинь бөөм гэдээ ойлгочих болно. За тэгээд далаа болохоор өөрөө нөө долгион гэж юм гэсэн үг шүү дээ. Далайн давлгаа болно долгион. За тэгээд хоёулаа нэгэн зэрэг бодтойгоор оршин байдаг. Аль нэг ингээл харахаар харахгүй байхаар алга болоод хувираал ингээд идэг юм биш. За тэгээд дээрэс нь серфинг чинь бол бөөм гэсэн шүү дээ. Ер нь бол тэндэл байжсэн байсаар байгаа. Байсаар ч явах болно. За тэгээд далаа бол тэрийг ингээд одоо ингээд залаад иш тийш чирээд аваа явж байгаа. За нэг гэсэндээ энэ далайн долгион гэсэн үг шүү дээ. Далайн давлгаа серфинг чинь нэг аваад чирээд хаашаа явах нь ерөнхийдөө шийдвэрлэж байгаа. Ийм зүйл гэж үзэж байгаа. Ямарсан одоо энэ долгион гэдэг юм далайн давлгаа гэдэг физикийн хуулиар одоо хөтлөгдөөд хөөгдөөд энэ серфинг чинь боёо бөөмийг хаашаа явах нь чиглүүлж байгаа. Түлхэж байгаа ч юм уу те. Иймэрхүү зүйл гэж ойлгож байна. За надад яг ингэж төсөөлөгдөд байх юм нэг орон цаг дээр байгаа нэг гаригтай адилхан юм шүү. Орон цаг дээр байгаа яг наад чинь заяа бүр яг наад чинь. За Эйнштейний харьцангуй ерөнхий онол гэдэг байгаа шүү дээ. Тэр Эйнштейний харьцангуй ерөнхий онол дээр бол орон цаг гэдэг юм байна. Space time гэдэг юм хийж байгаа шүү дээ. Space time гэдэг орон бол ингээл морьгаал ингээл сарьгаал ингээд хийж байгаа. Гэтэ юунаас олж морьж байгаа сарьж байгаа гэхээр мастай биеүүдээс олж морьж сарьж байгаа. А тэгвэл мастай биеуд хаашаа явах вэ гэхээр морьг сарьлуул явна. За тэгэхээр одоо юу ах нь бөмбөг байж байна. За бөмбөг бол орон зай цаг хугацааг мөрөөлгөн. За тэр мөрөөсөө орон зайлуу нь өөр бөмбөгнүүд ингээ өнгөрөөд орчдөг. Одоо ингээ орбит гэдэг те. А нөгөө талаас болохоор тэр орон зай цаг хугацааг яаж мөрөхийг бөөм одоо тэр мастай бие шийддэг бол мастай биеийг хаашаа явахыг орон зай цаг хугацаа шийддэг. Ийм одоо тэнцвүүгийн тэмдгийн хоёр талд нэг бөөм нөгөөт нь л орон зай цаг хугацаа энэ хоёр бие бинийгаа нэгэн зэрэг тодорхойлж яадаг юм зүйл байхгүй. Яг энтэй адилхан гэсэн үг. Тий. Бүр яг онлоо тий. Тий. Энэ серфинг чинь бол надад ер нь таалагддаг юм. Ер нь бол гэж байгаа юм яаж ишээ. Ягаад тэгэхээр чиний над хэлж байгаа чи хамаагүй илүү үнэнд ойрхон байхгүй. Ягаад тэгэхээр ингэж байгаа тэр нөгөө бөөм гэдэг буюу далайчин серфинг чинь гэдэг чинь болохоор уг нь өөрөө далайн давлгаагаа шийдэж явах хэрэгтэй байхгүй. Гэтэл бидний бодит амьдрал дээр бол тэр серфинг чинь яаж явнуу тэр далайн давлгаа бол тэгэл давлгаал дээрээ давлгаалаад орж ирнэ шүү дээ тий. А гэтэл энэ pilot wave дээр яадаг вэ гэхээр бөөм байна. За бөөм болохоор өөрөө тэр долгионыг буюу тэр залагч долгионоо хаашаа яаж гарч ирэхийг шийддэг. За залагч долгион болохоор эргүүлээд тэр бөөмөө хаашаа явахыг шийддэг. Тэгвэл бас л яг ийм Эйнштейний харьцангуй ерөнхий онол шиг байхгүй. Орон зай цаг хугацаа дээр байгаа Марс шиг энэ долгион дээр байгаа энэ нэг юм бөөм байна. Тэр бөөм болохоор хаашаа явж байгаагаас шалтгаалаад долгион гарч ирдэг. Долгион яаж одоо давлгаалж байгаагаас шалтгаалаад бөөм нь хаашаа явахыг шийдэгдэг юм ачирхалтай ийм нэгэн зэрэг биений тодорхойлж ийм зүйл. Сайхан стай гоё. За урнаа их сайхан зөвлөл ашиглалаа. Энэ юу тэр энэ серфинг чинь далаа малайг одоо март. Тэр одоо тайлбар хийх ч одоо юу ах вэ тийм ээ. За ингээд бодохоор болохоор ер нь бол квант ертөнцийн өөрөө тийм ичидийн биш.
одоо ер нь бол харин ч ойлгомжтой механик үйлүүд илүү логиктэй болж ингэж хувирдаг. За тэгээд бүүм одоо өөрийн дураар өсчээд байдаг биш тий. Одоо нэг самсрагуу юм хачин жигтэй биш. Одоо илүү одоо эдрэгтэй долгионы урсгалд туугдаж яваа нэг юм зүгээр байдаг л нэг бөөм. Одоо бидний төсөөлж болом тий төсөөлхийн аргагүй биш зүйл болоод тийм шүү дээ. Ийм гайхалтай зүйл үүдэг. За хэдүүлээ жоохон байжгаад өргөлжүүлээ. За энэ удаагийн манай шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар одоо Игүнэ оюун компани маань ажиллаж байгаа. За Игүнэ оюун компани болохоор өөртөө Игүнэ чат гэдэг цоошин ийм чат аппликейшнийг гаргаж ирсэн байна. За бид нар бол өдөр тутамдаа энэ ChatGPT, за энэ Gemini гэдэг ч юм уу янз бүрийн чатын аппликейшнуудыг хэрэглэдэг. За эдгээр бол маш ухаантай, бүх юмыг мэддэг, бидний асуусан болгонд хариулж чаддаг. Нэг сул талтай монголоор маш муу чатладаг. За бүр нэг сул талнуудаар угаасаа монголоор ярихаар ойлгохгүй. Дээрэс нь ярьж чадахгүй. За тэгвэл энэ маш том сул тал. Энэ бол монголчууд маш том сул тал байхгүй тий. За залуучууд бол арай гайгүй гэж магадгүй. Хөгшин настай хүмүүс гэдэг ч юм уу те. Эсвэл одоо энэ хил усгүй хүмүүс гэдэг ч юм уу. Ер нь бол одоо ингээд тухайн үндэстэн гэдэг зүйл бол ерөөс нь хил соёл гэдэг зүйл чи одоо ингээд дархлаа нь болоод ингээд те явж үндэстний дархлаа нь болоо явж ангууд бид нар ингээд нэг юм англи гадаад хэл дээр сурсан гадаадаар одоо сэтгэдэг ийм химэл оюуханад харьцаад эхлэхээр юу болж ийн гэхээр одоо нөө нэг үндэсний маань дархлаа хэл соёл маань одоо устгах гэдэг шүү дээ тий. За тэгвэл энэ Игүнэ чат гэдэг энэ аппликейшн бол ерөөсөө химэл оюухан. Яг л одоо бидний өдөр тутамдаа ашигладаг энэ ChatGPT, Gemini гэдэг аппликейшнуудтай чат химэл оюухануудтай яг адилхан. Гэхдээ хамгийн гол нь монголоор сэтгэдэг, монголоор ярьдаг, монголоор сонсоод ойлгодог. Одоо ярина гэдэг чинь одоо чатлан гэсэн үг шүү дээ. Чадна угаасаа. За тэгээд дээрэс нь одоо ярилцсан тий. Одоо яг л би уцтайгаа зүгээр дэлгэцэн одоо нэг дэлгэцэн дээр ямар нэг юм дэлгэцээ ийлэхгүйгээр одоо уцтайгаа ярилцсан гэсэн үг шүү дээ. За сайн нэг инэ гэж хагаад ингээд юм хүмүүс асууж болно. Хүссэн бүх юм асууж болно. За одоо ChatGPT-гээс асуудаг бүх юм асууж болно. Одоо тий энэ залагч төлөв гэж юу юм бэ? Pilot Wave гэж юу юм гэж асуухаас ихсүүлээд. За дээрэс нь одоо энэ Монголын төгжрлийг асууж болно, автобусны маршрутыг асууж болно, шүлэг асууж болно, эсвэл түүх асууж болно. Дээрэс нь одоо зөвхөн монгол хүмүүсийн л хариулж чадах, монгол оюун ухааны л хариулж чадах энэ бүх зүйлээс одоо зүйлээр бид нар харилцах боломжтой гэсэн. Тэгэхээр одоо бид нар хиймэл оюун ухаан тохируулж одоо бид нар ярих, харилцах биш. Харин хиймэл оюун ухаан бидэрт одоо тохирж харилцаж ярилцдаг болоод байна. За нөгөө талаас бид нар гадны хиймэл оюуханыг ашиглахаар юу болдог вэ гэхээр нэг харамсалтай юм болдог. Бидний өгж байгаа бүх хөгжил одоо бидний тэр нөгөө нэг ашиглаад байгаа хиймэл оюуханыг сайжруулахад ашиглагддаг. За гэтэл бид нар үндэсний өөрсдийн гэсэн хиймэл оюухантай болцоод идэг. Энийгээ бид нар хэрхэн сайжруулах вэ гэхээр мэдээж одоо энэ үндэснийхээ хиймэл оюуханыг ашиглаж ижил сайжруулна гэсэн. Нэг үсэндээ бидний өгж байгаа энэ өгөгдөл, энэ дата эргүүлээд энэ Игүнэ чатыг сайжруулахад ашиглагдана. Дэлхий дээр маш цөөхөн ийм хиймэл оюуханууд одоо үндэсний хиймэл оюуханд гарсан байж байгаа. За тэгвэл энэ цөөхөн одоо гарын 13 дуу, гарын 5 хуруунд багтахааргүй ийм цөөхөн саяхан Украин гаргаж ийн гэж одоо бүүн болж байгаа байхгүй тийм ч тийм. Гэтэл бид нар чи аль хэдийн гаргаад аль хэдийн ингээ ашиглаад эхэлсэн тийм. Бөөнөр ингээ ашиглаад эхэлсэн байж хат бол бид нар чи одоо нэлээд тэргуунд явж ийн гэсэн үг шүү дээ. Тэргүүн фронтын игнэнд явж ийн гэсэн. За тэгэхээр энэ статус хадгалж үлдэхийн тулд бид нар энэ эртнээс ашиглаж эхэлсэн, эртнээс өөрсдийн үндэсний хиймэл оюухантай болсон энэ давуу байдлаа ашиглаад бид нар өөртөө сайн ашиглаж чадхал юм бол хиймэл оюух улам сайн хөгжинэ. Бидний өгсөн одоо бид нар мэдээж одоо цоо шинээр гарч ирж байгаа зүйл бол бүр төгс байна гэж байх мэдээж байхгүй. Гэхдээ миний хувьд бол энэ ярьж байгаа нь сонсоод ойлгож байгаа нь бүр үнэхээр төгс. За тэгээд өшөө илүү бид нэг яриад авцсан өшөө илүү сайжраад байна. Одоо магадгүй одоо тэр том хиймэл оюуханы компаниудын корпорациудын гаргаж байгаа хиймэл оюуханыг давтсан хиймэл оюухантай болоод за бид нар үндэснийхээ хэл соёл болон үндэснийхээ нөгөөдөл үндэсний одоо хиймэл оюуны аюулгүй байдал гэдэг ч юм уу те энэ цахим аюулгүй байдал өөрсдийн тусгаар тогтнол гэдэг зүйлүүд одоо ингэж хамгаалж үлдэх ийм том ач холбогдолтой хэм зүйл байгаа даа байхгүй. За тэгэхээр бид нар одоо Android аппликейшнтэй Android гар утастай байх юм бол Play Store, iPhone утастай байх юм бол App Store-оос Игүнэ чат гэж хаагаад үзээрэй. Игүнэ чат гэд. Игүнэ чат гэд. Игүнэ гэж шүү те. Игүнэ чат гэд хаагаад за тэгээд олоод суулгаад туршаарай. Үнэгүй байгаа шүү те. За тэгээд дээрэс нь найз нөхөддөө
дүүдээ, ах эгчтэй, эмээ өвдөө, аав ээжтэй суулгаж өгөөрэй утсан дээр нь те. Энэ хүмүүс чинь бас ингэж уцтайгаа яриад ингээ явах чинь бол хамаагүй амар юм байхгүй юм чинь те. Уцаасаа зүгээр асууч л гэсэн үг шүү дээ те. Гэхдээ миний хүү энэ тийшээ явахын тулд хаашаа явах вэ те? Ямар автобусанд суух вэ? Энэ төвчрөл хэрэг ингээд асуужгаар амар шүү дээ. Тэгэхгүй ингээд та эмээ энэ аппликейшн руу ороод ингээ тэгээд гэхээр ч угаасаа дийлдэхгүй шүү дээ тэр чинь. Бид нар өөрсдөө ч одоо ашиглахад хэцүү юм байх чинь тийм ээ. За ийм сайхан аппликейшн гаргаж ирсэн Игүнэ оюун компанид баярлаа. Баярлалаа. Үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхалтай. За цаашаа үргэлжлүүлье. За энэ за онлайн түүхийн тухай нэг жоохон яриа. Одоо манай залагч толгойн түүх их сонирхолтой. За ер нь бол шинжлэх ухааны хамгийн том драмуудын нэг гэж явдаг. За эсэх овоо хэрүүл зудаан үүсгэсэн ийм онлайнч. За Луи де Бройл гэдэг энэ хүн 1927 онд энэ Францын ер нь язгууртан гаралтай физикч хүнэлтэй энэ орчин үеийн физикийн тэр дундаа квант физикийн ноён өргөлүүдийн нэг гэж явдаг. Луи де Бройл гэдэг хунтайч хүн байна. За мундаг хүн. За энэ анх болохоор энэ нэг залагч толгойн санааг бол дэвшүүлж ирсэн байдаг. 1927 оны энэ дэлхийн бүх сууд физикч цугларсан алдарт Соловын хурал гэж болсон байдаг. За энэ Соловын хурал дээр бол энэ залагч толгойн санаагаа анх одоо энэ хурал дээр танилцуулж байгаа юм л да. За энэ хуралд бол зөвхөн бүх аваргууд, бүх луугууд амар гараад ирсэн. За одоо зүгээр нэрнээс нь дээжлээд хүргэе. Бүх хүмүүсийг нь биш ч гэсэн ер нь бол ингээ айгүй алдартай, айгүй олон байна. За энэ Альберт Эйнштейн, Хенрик Лоренц, Хенри Понкар, Мари Кюри, Эрнст Рудерфорд гэх мэт одоо классик физикийн луугууд, аваргууд гэсэн үг шүү дээ. Одоо аль хэдийн байсан аваргуудаас гадна одоо энэ квант механикийн шинэ үеийн физикчд гэдэг энэ Нильс Бор, Макс Борн, Вольфганг Паули, Вернер Хайзенберг, Эрвин Шрёдингер, Пол Дирак, Макс Планк гэдэг зураг байдаг мөн үү? Тий, одоо энэ минь дэр биш үү? Эрвин Шрёдингер, Альберт Эйнштейн, энэ Нильс Бор, Пол Дирак гэдэг. За, энэ бүх аваргууд одоо энэ жинхэнэ нэг орчин үеийн физик гэж байдаг. Энэ орчин үеийн физикийн одоо ер нь бол бүх суурийг нь тавьсан. Классик физик байна уу? Харьцангуй ерөнхий онол одоо энэ квантын механик бүгдээринг ерөөсөө энэ баг энэ 27 оны энэ хурал дээр л тавьцгаа ойлгочих болно. За энэ бол амар том хурал. Тий. За энэ зургийг бол одоо та бүхэн одоо бас тэ хэвлүүлээд хан ман дээрээ тавих юм бол ийм болон аваргууд нэгэн дор цуглана гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ тийм ээ? За энэ хурал дээр бол нөгөө нэг манай Луи де Бройл өөрийнхөө нэг залагч толгойн Pilot Wave гэдэг өөрийнхөө онолыг танилцуулсан байна. Тайлбарыг тий. За тэгсэн чинь юу болсон бэ гэхээр айгүй харамсалтай юм болсон. Ерөнхийдөө энэ онолыг нь бол ерөөсөө нааштай хүлээж хинч аваагүй. За энэ нэг Вольфганг Паули тэргүүтээ ерөн залуу физикчд бол энэ онолын мөр шөөмжилсэн байдаг. Энэ чирэггүй хогмог гэдэг. За энэ жишээ нь одоо Нильс Бор юу гэсэн бэ гэхээр энэ мангар санаа энтер гэсэн байдаг. За Альберт Эйнштейн л хүүхдэд зориулсан физикийн үлгэр одоо ямар ч найдлага байхгүй гэж одоо ингэж шөөмжилсэн байдаг. Тийм. Энэ Ян Розенфельд гэдэг энэ хүн болохоор энэ аюу тийм гоёмсог уран сэтгэлгээтэй ийм санаа. Гэхдээ суураараа шал буруу гэж ингэж шөөмжилсэн. Нэг овоо гайгүй магтах жаам болоо гэсэн чинь те. За Роберт Оппенхаймер одоо сүүлд бас ер нь бол дараа энэ Соловын хурлын аль хэдэн оных жилээ бас оролцож байсан. Оппенхаймер ч одоо энэ цөмийн бөмбөг юу байсан дэлбэлсэн хүн шүү те. За энэ хүн болохоор энэ өсвөр үеийнхний эсэргүү үзэл энтер гэж одоо хүртэл шүүмжилсэн байдаг. Цаа ч юм бол өөрөө бол квант механикийг бол Европоос аваачаад Америкт одоо үрийн суулгаад цэцэглүүлж өгжүүлээд одоо тэгээд цөмийн бөмбөг болсон мөөг болоод ингээд дэлбэлтэл авсан шүү дээ тий. За энэ хүн өөрөө тэр энэ одоо энэ манай энэ залагчтай Луи де Бройлын санааг бол нэг өсвөр үеийнхний эсэргүү үзлэхэр ч одоо юу гэх аюу тийм тий нэгдүгээрт нас баг байна, болоогүй байна тий. Ингэж хөвжүүлсэн байгаа. За тэгээд ер нь бол ингээ нааштай хүлээж авсан баг жижигтэй ерөөсөө огт байгаагүй. За тэгээд Нильс Бор болохоор ер нь бол бүх зүйл тодорхойгүй магадлал шинжтэй гэдэг энэ Копенгагены тайлбарт бол одоо нэг дуртай биш байсан. Одоо Нильс Бор ч өөрөө болохоор энэ нөгөө нэг Копенгагены тайлбарыг анх гаргасан байхгүй. Энэ бүх зүйл тодорхойгүй магадлал шинжтэй гэдэг. Ер нь Эйнштейнтэй бүхэл бүтэн одоо энэ Совийн хурлын турш бараг тэр чинь 7 хоног үргэлжилж байгаа хурлын турш өдөр болгон ерөөсө дандаа л хэрүүл хийсэн гээл хэрэлдээл ингээл ерөөсө ингээд бөөн л хэрүүл болсон гэсэн үг. За Эйнштейн босч ирэлтэй нөгөө нэг битгий борхонд юу лээ шоо хайдгуу майдгуу гэсэн чинь нөгөө хэрүүл чи энэ дээр болж байгаа байхгүй.
Копенгаген ч болохоор нэг ажиглагчаас болно гэдэг байгаа юм Тий. үү? За тэгсэн чинь нэг талаас болохоор нэг Шрёдингерийн долгионы механик. Нөгөө талаас болохоор нэг матрицын механик юм хоёр юм байж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр чинь хоорондоо хэрүүлэлт зодоо хийгээд ингээд нийлжихгүй гэсэн чинь Нильс Бор ингээ философч болохоор те философоор нийлүүлж гэж байгаа байхгүй. За энэ хараагүй хоо дээр юм Шрёдингерийн долгионы тэгштэл. Харангуут энэ нэг хиний Хайзенбергийн матрикс болчдөг. Ингэж бодё хідүүлээд хүү гэдэг. Тэгээ ингээд нийлүүлсэн байхгүй. Тэгэл ерөөсө Эйнштейн юм. За Эйнштейн чиний онолоод ингээ хоочрлаа те. Бидний онолоод бүрэн оноллоо. Физикийг одоо цоо шинэ хуулиар бид ингэж тайлбарлана те. Одоо энэ харьцангуй онлоо мартцгаа гэж томорцоосон байхгүй энэ хурал дээр. Гэхдээ хамгийн гол нь яг энэ тайлбар одоо энэ физик нь яаж явагдаад байгаа гэдэг энэ онлын тайлбар хийх гэсэн чинь л ийм нэг De Broglie гэдэг хүн гарч ирээ өөрийнхөө санг танилцуулсан чи бүгд за чи сууж яа энэ та дайны хажуугаар дажин гэдэг ерөөсөө авч хилцээг байд. За тэгээд De Broglie болохоор өөрөө яг нэг тийм өөртөө ихтгэлгүй тийм за яршиг гэдэг өөрийнхөө санааг бол тэр чигтээ ингээд онлайн орхицсан байждаг. Тэгээ мартагдаад ингээд тоосон зарагдаад ингээд дууссан өрхийн онл. За тэгээд ерөнхийдөө энэс болоод физикийн шинжилгээ ухаан бол энэ тодорхойгүй байдал гэдэг юм хачин юм руу 80 жилийн турш хазааж гэж хүн болгоны толгой өргөлж авсан баг. За нэг квантын физик гэхээр л одоо хачин жигтэй ичидийн одоо нэг эзотерик хачаачин далдын нөхдүүд чинь энийг чи өлгөж аваал хэвээр тийм квантын өсрэлт гээл бүхэл нэг далдын сүнс өдрүүдээ аваач квантын механиктэй тий холбоод энээс болж байхгүй юу? Энэ юм хачаачин харангууд ингэдэг ийм сүнсний мэрэд ангууч угаасаа тийм нөхдүүд бол өлгөж авна шүү дээ тий. За нэг иймэрхүү болсон. За тэгээд 1950-аад оны үед болохоор Дэвид Бом гэдэг хүн гарч ирж. За энэ Америкийн сууд физикч нь Дэвид Бом гэдэг хүн байна. За энэ хүн болохоор энэ онолыг одоо ерөнхийдөө булчнаас нь ухаж гаргаж ирсэн гэж одоо өцөж байгаа юм тий. 1950 он гэж одоо бараг нэг хагас 50-ны дараа гэх юм аа тий. 20 хэдэн жилийн дараа ингэж булчнаас булчлагдсан байсан санааг бол ухаж гаргаж ирсэн. Зарим нь бол цаачин болоо Принстон их сургууль сурч байхдаа бол Эйнштейнтэй айгуу тийм дотн нөхрөлдөг байсан ийм хүн баг. Дэвид Бом гэдэг хүн бол. За тэгээ Бом болохоор энэ стандарт квант механик тийм дутууд улмыг юм зөндөө их байна гэдгийг бол айгуу тийм дотроосоо мэдэрч ирсэн. Одоо Копенгагены тайлбар энэ квант механикд бол айгуу тийм дутуу байна гэдэг. Эйнштейн ч юм бол анханасаа л ийм дутуу байна гэдгийг мэдэрсэн байхгүй тийм. Гэхдээ нэг л юм дутуу байна ингээ наа чи нэг болохгүй байна хөхтүүдээ гэдэг. Тэгэхээр нөгөө хэд гүйг байста бид нар болста амар юм хийсэн. Энэ хөгшин нөхдүүд одоо ингээ дугаа муугаа тий. Шинэ үедээгээд байр суурьад тавьж юм гээд квантын механикийн тэгээсэн чи Эйнштейн бол бүр яг бүр наа чи хин чирэггүй наатаха болгээгүй. Өөрөө бол бүр нэлээд том ийм зүйлүүдийг бол энэ дээр хийсэн байдаг. Дээрэс нь энэ яг болж өгөхгүй нэг л тийм бүрэн биш байна. Энийг өшөө бүрэн болох шаардлагатай гэд ингээд идэг. За тэгэхээр энэ Дэвид Бом бол Эйнштейний найз байсан маш дотн нөхрөлдөг байсан болохоор бас энэ санаа нь бол ингэж цуг хамтдаа тий ингэж үздэг байсан. Энэ квантын механик нэг л болохгүй байна. Юу нь болохгүй нэг л хачин байгаа тий. Нэг л юм дутуу байна тий. Нэг иймэрхүү бодолтой. Тэрийг бол мэдрээд идэг байсан дотроос. За тэгээд Де Броглийн санааг бол дахиж одоо ухаж гаргаж ирж хөгжүүлээд за тийм математик үндэслэгийг нөр үнэхээр төгс болгосон. За тэгээд энэс хойш бол ерөнхийдөө бол Бомын механик энэ гэж ярьдаг болсон. За тэгсэн чинь ингээд айгуу гоё хөөх ингээд нэг эргэж болшаасан гаргаж ирээл ингээд амжилттай явчихсан чинь Дэвид Бомыг чинь бол улс төрийн одоо шалтгаанаар харамсалтай шалтгаанаар Америкийн нэгдсэн улсын одоо оргил коммунизм эсрэг үзлийн үе гэж явдаг. Маккартизм гэдэг юм л да. Маккартизмын үед болохоор тэр коммунист үзэлтэй гэж одоо ингэж хардаад за тэгээд айгүй олон эрдэмтдийг бол ингэж бас коммунист үзэлтэй гэж одоо Оппенгеймер хүртэл ингээл коммунистаараа дуудлал ингэ явжсан. Иймэрхүү хавчиж гадуурхдаг иймэрхүү явахгүй. За тэгвэл Дэвид Бомын үед бол бүр ингээд оргил одоо нэгээс нь юм коммунизм эсрэг үеиг антикоммунизм болыг бүр ингээд оргилдөө тулцсан байсан. Коммунистуудыг бол бүр үзий яддаг, жигшдэг бүх хүмүүсийг хэвээр чи коммунист юм биш үү гэж хардаж зэрдэл ерөөс тэр чигт нь улсаас нь хөөчдөг. За яг энэний дагуу Америкийн нэгдсэн улсаас манай Дэвид Бом бол хөөгдөд Бразил руу бол дөрвжсэн юм. За тэгээд тэрнээс хойш л энэ нэг мундаг монлыг нь болохоор тэр Америкч болохоор энэ улс төрийн шалтгаантай коммунистуудын санаа манаа гэдэг те айсгүл юм айгу хуучинсаг детерминист энэ төргээд ингэж шөмжлээд ерөөсө тэр чигт дахиад мартсан байдаг. За ийм харамсалтай юм болж исэн. За ялаа жоохон байж байгаа дөрвөлжлөлгөө. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Unitel-ийнхэн маань шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгээд маань
ивент тэтгэж хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр хамтаа төрүүлж алах нь Unitel хэрэглэгчдэд зориулаад шинэ жилийн бэлгээ бэлдсэн байна. Тэгээд ямар бэлэг вэ гэхээр Unitel аппликейшн, яг нэг аппликейшнийг ашиглах нь ер нь их чухал юм билээ шүү. Тэгээд аппликейшн руугаа ороод бэлэгтэй гэсэн зэс рүү орохоор хэрэглэгч болгонд өөр юм 3 төрлийн хөнгөлтөө багцуудыг санал болгосон байгаа. Тэгээд одоо нэг хүн хүний сонирхол сонголт нь өөр гэдэг шиг тий. За жишээлбэл 50 ГБ датаг 4,000 төгрөгөөр авах боломжтой. 4,000 төгрөгөөр бодтой. Ямар шинэ тий. Тэгээд янз бүрийн багцууд бол байгаад байгаа. Тэгэхээр та өөрөө сонгоно. Тэгээд хүн бүр зориулсан өөрөөр багцтай. Ингээд энэ багцаа хөнгөлтөө үнээр авах юм бэлэг гэсэн үг. За авах бүрд нэг удаа бэлэг нээх хэрэгтэй болно. Нэмэх нь. За тэгээд бэлгэнд нь дата, ярианы эрх, токигийн хэвтгчийг цэнэглэхээс эхлээд iPhone 17, PlayStation 5, AirPods 4, 64 инчийн зурагтай хосоороо бали аялах одоо эрх гээд янз бүрийн бэлгэнүүд одоо таныг хүлээж байна. Тэгэхээр бас гоё тий энэ өвлжин ингээд балын малын руу аялт бас ингээд явуучвал ямар гоё вэ гэж бас бодогдчихжээ. Тийм шүү дээ тий. Тийм тэгээд багцаа бид нар бол нөгөө нэг интернетээ бол авч л таарна тий дата суурьтай нийгэмд амьдарч байгаа. Тийм шүү дээ. Тэгэхээр багц авах бүрд бэлэг нэг хэрэгтэй бас нэмэх нь тэгээд эрх бүрэн бэлэгтэй гэдэг ингээд нөгөө нэг салаа бүрэн жинстэй чимс бүрэн өртөө гэдэг шиг ингээд ийм гоё олон давхар бэлгүүдийг та бүхэндээ шинэ жилийн баяр хэрэг тохиолдуулан явуулж байгаа. Та бүхэн мөн илүү дэлгэрэнгүй мэдээллийг болохоор Unitel-ийн Facebook хуудаснаас бас дэлгэрүүлээд хараад гоё тий бичлэг видео энэ үзүүлбэр ойлгомжтой байна. Ямар гоё. Миний ястаа яг жинкнээс нэг баг багтаа нэг бэлэг аваад баярлдаг байсан шиг яг тийм мэдрэмж авч байна. Хүүе чи ямар сайхан юм бэ? Ийм сайхан хямдхан дата. Тэгээд ингээд ямар сайхан дата вэ гэдэг ингээд баярлаа үйсэн. Дээрээс нь задгуул дахиад нэг хурд эргүүлгээ те. Тэгэнгүүт хурд болгоно бэлэгтэй гэдэг те. Тэгээд чинь ч одоо ингээд баг хязгааргүй эргүүлээд иж болох юм байна. Тэр Unitel-ийн аппликейшн гэдэг бол баг аппликейшн биш тоглоом болцсон юм байна. Ер нь тийм тоглоод байгаа юм байна. Харин тийм. Тэгээд одоо датаг хаа болтгоо те одоо бид нар тэгээд сайхан iPhone 17-тай тий одоо балийн мали руу одоо чинь яг жинхэнэ одоо энэ утааны үйлрэл эхэлчихлээ шүү дээ. Тийм PlayStation ч гэсэн бас хаа юм тий. Яг байна тий. Тэгээд бас од мөндрийн сонсогчдоос маань тий шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг юм сонсогчдоос бас нэгэн тодраасаа гэж хүсэж байна. Яг байна. Үнэхээр гайхалтай харин тий. За манай нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. За дараагийн байвал одоо энэ ер нь бол олон жилийн туршийн Pilot Wave гэдэг онол энэ залгч толгойн онол энэ одоо зөвхөн цаасан дээрх математик, философи маргаалт үдий байсан ер нь бол. Тэгээ тэ. За энэ наа чин бол зүгээр нэг мо тайлбарт үдий штэ. Наа чин бол нэг тийм айхтар сүртэй ч юм биш тэ. Угаасаа энэ ажилтгаар ажиллаж байна. Копенгаген дээр бид нар нэгдгээрээ нэгтдсэн Совен хурлаас хойш бол ингээд дэлхийд даяараа Копенгагены тайлбарыг бол хүлээн зөвшөөрсөн. Тийм болохоор бол наад нэг цаасан дээр байдаг төдийн философи маргаана одоо холгоо авч яваа гэх хүмүүс бол тоож авч хилцдэггүй байсан. За тэгсэн чинь 2005 онд нэг айхтар юм болсон. За Францын физикч Ив Кудер гэдэг хүн байдаг. За тэгээд Ив Кудер өөрийнхөө багтай нийлж агаад энэ маш тийм сонирхолтой, маш гайхалтай, бүр үнэхээр гайхалтай энэ туршилт хийсэн байдаг. Бүр үнэн гайхалтай заяа. За та нар интернетээс бас хайгаад үзээрэй. Тийм Ив Кудер гэдэг хүний энэ залагч толгойн туршилт гэдэг байж байгаа. За нэг ийм туршилт хийгээд дэлхийг үл шуугуулсан. Ийм гайхалтай туршилт. За энэ туршилт болохоор квантын бөөмийг одоо бүр нүдэнд харагдахгүй юм хэмжээнд дөөрөөлгсөн юм зүйл. Одоо нэгэсэндээ бид нар яг квантын ертөнцид яг юу болоод байгаа шууд нүдээр ямар нэгэн микроскоп юу ч ашиглахгүй шууд ингээ нүдээр харах боломжтой. Өөрийнхөө гараар оруулж болтой ингээ хүснээрээ одоо те энэ нэр нь яаж ажиллаад байгаа гэдгийг харах боломжтой. Бүр ийм гайхалтай туршилт байхгүй тий. Айгуу тийм. Тэгээ гол нь энэ нөгөө нэг юм залагч толгойныг ашиглаж хийсэн юм зүйл. Яг залагч толгойн бүх математик залагч толгойн тэр чигтээ явж байгаа энэ заалталт. За энэ туршилт бол яаж хийгдсэн бэ? Ер нь яаж явагддаг вэ гэдэгтэр энэ ингэж байгаа юм л да. Чанга яригч одоо спикер дээр ингээд нэг юм сав тавьчихж байгаа нэг юм Petri dish тавьчихж байгаа байхгүй. За тэр Petri dish дотор юм силикон тос гэдэг юм хийчихэж байгаа. Ер нь шингэн ийм тос маягийн юм хийчихэж байгаа. За тэнгуүтээ нөгөө нэг юу ч нь болохоор тодорхой давтамжтайгаар спикер чинь чанга яригч чинь болгоны тодорхой давтамжтайгаар нөгөө нэг дээдлийнхаа Petri dish ингэж нэг жоохон одоо чичрүүлэн гэх юм уу альсгүүл ингээд одоо юу гэх сексэрнэ. Ингээд тодорхой давтамжтайгаар сексэрнэ. За тэнгуү тэр шингэн долгион одоо шингэн юу байгаа штэ тэр чинь нөгөө нэг силикон тос. За тийм силикон тос болохоор ингээд мандал дээр нөгөө нэг
ийм бас долгион үүсдэг юм байна л да. За энэ долгион их ийм сонирхолтой юм байдаг. Яг зөв ингээд давтамжийг нь олж чадах юм бол одоо бид нар дээдлээс нь жижигхэн тусал ингээд дахиад нэг юм усгэн дахиад нэг юм шингэн ийм тусал тусаахад одоо шингэн силикон тусал тусаахад тэр тусал ингээд мандал дээр ингээд ойгоо байгаад тийм ерөөс ингээд бүнгээ уусаа шингээ алгуулахгүй усан дээр ус тусаахар ч юм уу шингэн дээр шингэн тусаахар ч ингээд бүнгээ уусаад алга болно шүү дээ. Coalescence гэж ярилдэг одоо энийг тийм бүнгээ уус чинь. Гэтэ хэрвээ та нар ажиллаж ирсэн үгүй бас ажиллаж ирсэн хүмүүс байгаа бох. Аяган дотор одоо цай маа хийж байгаа ч юм уу дээрээс ингээд ус мус гоожуул хийж байгаа зарим юм усны бөмбөлгүүд ч юм уу цай мааны бөмбөлгүүд ингээд мандалтыг өөр ингээд гүүгээддэг гүүж гэж байгаа бүг гэдэг ингээд усчдаг нэгэсэндээ ингээд гүүждэг хэрвээ тэр давтамжийг яг зөв өгөх юм бол тэр ерөөс уусгуур ингээд яваад байдаг байхгүй юу тэр бөмбөлг нь за ийм туршилт байгаа. За тэгээд тэр тосны гадаргуу тэр жижигхэн тосвол ингээд айгүй сонирхолтой ингээд буугаал ойгоол ингээд байж шин за тэгснэ зарим бүр ингээд явж маавна хөдөлж мөтлөөд алхаж малхаа тэрийг нь те алхах чинь тэр walking droplet гэдэг байгаа те droplet гэхээр юм жижигхэн досол яв алхдаг drop юу лээ досол гэж байгаа шүү дээ те за иймэрхүү гой одоо юунууд ажиглагдсан одоо нэг гой юмнууд ингээ ажиглагдж байгаа юм л та би бас туршиж ирсэн байна. Гэхдээ зүгээр нэг өөр зорилгоор тий тэгээд яг мэдээд байна. Тийм бүрэн юмнууд нь яг дээрээ ингээд яваад идэг тий. Яг үнэ. Хэрвээ ингээд нэг тусал ингээд стакан туусан дээр ч юм уу ингээд тусаах юм бол дүн гэд ингээд ойгоод гээд яг ингээд жижигхэн тусал болоод ингээд олон жижигхэн тусал бол ингээд яваад идэг. Аль эсвэл ингээд нэг жижигхэн юм eye dropper гэдэг дээ шүү дээ. Тиймэрхүү юмар ингээд голгуулж ингээд тавьчихгоо тэд чинь өдөр ингээд мандалтыг өрнө ойгоо авчихна. За ингэж яагаад их сэн зүйлүүд болсон. За окей нөгөө нэг бөмбөлөгч ингээд ойгоод ингэж явах та нөгөө нэг мандал дээрээ өөрийнхөө ойж байгаагаас ингээд ийм долгион үсгдэг. Бүм нэг ойгоол нэг долгион. Бүм дахиад нэг ойгоол нэг долгион. Яг тэр долгионы давтамжууд нэг ойж бууж байгаа долгионы давтамж нь өөр хүн гаргаж байгаа долгионтойгоо нийлээд ирэхээр яг ерөөсөө ингээд дээр нь ойгоол байна. Ойгоол. За ойнгуудаа ингээл өөрөөсөө бас долгион гаргаал байна. Тэр долгион нь болохоор өөрөө яаж байгаа вэ гэхээр ингээд тэр савн дотор савны мандал дотор тэр чигтээ тархаад нөгөө нэг савны ирэмгүүд дээр чи ойгоод буцаж одоо ингээд тэр орон зай дотор ингээл би өөртөө ойгоод ингээд тэр долгион ч бол ингээд тархаад ингээд явчих. За тэнгуүтээ нөгөө нэг туслыгаа тэр чинь хайшаа явуулах нь одоо жишээлбэл нэг жоохон хазгаа бууцсан байх юм бол яг л ингээл хазгаа чигээр урагшаага ингээл яваал те. Тэгэл яг ойж мойгоол яг хан ман дээр ингээ ойгоол ингээл яваад идэг. Ийм сонирхолтой юм л. Нэгээс нөгөө нэг жижигхэн бөмбөлөгч өөрөөсөө долгион гаргана мандал руу. А тэр мандлын долгионууд нь хоорондоо ингэж бас интерференслэгдээд хан дээр ойгоод ойсон одоо долгионууд хоорондоо интерференслэгдэнгүү те. Нөгөө туслаа хайшаа явуулахыг бас шийддэг. Гүр яг л энэ залагч долгион байж байгаа байхгүй. Тэ ийм зүйл болж байгаа. За тэгэхээр энэ зүйлийг одоо та бүхэн интернетээс бол ингээ хайгаад үзэж болно. Одоо яг ингээ гой бичлэгнүүд байж байгаа. За бүр даврах юм бол одоо яг энэ туршилтын хийж болно тий. Айгуу тийм энгийн туршилт байгаа. За Veritasium энэ төр гээл YouTube-ийн сувгууд дээр бол бүр айгуу гой тайлбарлаад ингээ хийсэн юм туршилтууд. За энэ болохоор ерөөсөө энэ Pilot Wave гэдэг байгаа тий. Энэ нэг манай залагч долгионы онлыг бол нүдэн дээр одоо гаргаж ирээд бэлээ олж байгаа ийм зүйл болж байгаа. Одоо энэ жижигхэн тусал гэдэг нь бөөм гэж ойлгож байна. Электрон ч юм уу те. Тосны долгион болохоор залагч долгион буюу энэ квантын долгионы функц тэр гэж ойлгож байна. За тэгэхээр яг бүр тэр чигтээ таардаг. За энэ макро систем гэдэг байгаа шүү дээ. Энд чинь микро зүйлийг макро зүйлээр тайлбарлаад байна шүү дээ. Ер нь квант үзэгдлийн одоо хамгийн нууцлаг үзэгдлүүд гэгддэг энэ нэг нүхний дифракцийн үзэгдэл гэж байгаа, хос нүхний интерференцийн үзэгдэл гэж байгаа, түнэлийн эффект гэж байгаа, квантын түнэлийн эффект гэж байгаа, атомын ширхэглэг орбитал гэдэг нэг атомын чинь электрон тойрж ирэхдээ ширхглээр тойрж иргэн мэрэнгээ те. Бүх ийм толгой эргүүлсэн яагаад юм бол яаж юм бол гин тайлбарлахын аргагүй энэ бүх зүйлийг Копенгагенаар тайлбарлах хэрэг нөгөө нэг наадхандаа итгэл гэдэг ийм ачин мухар сүсгийн зүйлүүдийг ерөөсө бүгдээрингийн нүдэнд харагдаг ийм гайхалтай зүйл болгож хувиргасан. Яг энэ одоо саяны нөгөө нэг туршилт биш үү те. Энэ туршилт дээр саяны энэ бүх зүйлүүдийг одоо би бол зөвхөн дөрвийг л дурдлаа. Энээс цааш зөндөө бол юм байна. Энэ бүх зүйлүүдийг бүгдээрингийн яг давтаж хийсэн. Яг математиктайгаа таарсан. Нэгээс нь хос нүхний туршилт чинь аюу ачи юм штэ. Тайлбарлахын эцэсгүй юм штэ. Тэгвэл тэр чи яаж ийм зүйл болоод байгаа гэдэг нь амар гоё байхгүй. За жишээл нөгөө нэг ингээ хаалт тавьсан нөгөө нэг алхдаг walking droplet чинь ингээ явж байгаа. Ингээ явж байгаа ч өөрөөс ингээ долгион ингээ гараал те. Тэгээ тэр долгион ботч ирэнгүүтээ өөрийгөө хааш чиглүүлэхээ шийдээл ингээ явж байгаа штэ. Гэтэл нөгөө нэг уртал чинь хоёр хаалт гараад ирнэ. За тэнгууд яах вэ гэхээр угаасаа манай нөгөө нэг тусал бол
одоо манай электрон бөөн бол те аль нэг нөхөр нь л угаасаа гарч таарна. Гэхдээ яаж нөгөө нэг талын хан дээр очингуудаа хоёр одоо нөхөр зэрэг гарсан юм шиг болоод байгаа гэхээр нөгөө нэг өөрөөс нь гаргаж байгаа долгион чинь хоёр нөхөр зэрэг гарч байгаа байхгүй. Түүнтэй нөгөө нэг хоёр нүхнийхээ цааталт очингуудаа нөгөө долгионууд нь хоорондоо интерференслэгдээд нөгөө бөөмийг чинь хаашин залж явуулах ингэ шийдээд нөгөө бөөм чинь эсрэг талын хан дээр очиод интерференсийн зураг гаргаж байгаа. За ингээд тэрнээс үл бөөм бол нэг л явж байгаа тий. Бөөм нэг л явж байгаа. Хос төвчний туршилтыг одоо яг ойлгож. Яа тий бүр яг ойлгож байгаа хөө. Тэр вау тий. Энэ юурээс анханасаа ингээд тайлбарлахгүй яасан юм бэ тий. Айгүй сонь юм яриад толгойг хөрдөөдсөн байхгүй тий. За ийм гайхалтай. За эн чинь зүгээр тий. За яг энэ яг таарчлаа энэ айгүй гоё тийм тохиолдол биш. Энд чинь юурээс яг математик нь бүх юм яг тэр чигтэй. Дахиад нэг юм тодруулаадах уучлаарай ярьсан юм асуух гэж байгаа шүү. Одоо энэ нөгөө walk and drop маань яг юу гинэ одоо нөгөө нэг юуг тайлбарлаад бодитоор харуулж чадбайгаа юм байгаа байлээ. За тэр walk-in droplet гэдэг бол бөөм. Тэ одоо электрон гэх юм уу те. За тэгвэл тэр чинь ингээд дунг гэл ингээд унж ойж явахдаа нэг өөрөөсөө долгион гаргаад тэр долгион чи өөрийг нь бас эргүүлж түлхээл ингээд яваад байгаа шүү дээ. Тэгвэсэндээ тэр долгион энэ туслыг хаашаа явах шийднэ. Энэ тусал энэ долгионыг яаж хэрхэн гарахыг шийдэж байгаа. Бие биенийгээ харилцан шийдэж байгаа. Гэтэл эн чи яг л тэр чигтээ нөгөө нэг манай квантын механик яваад байгаа байхгүй. Нэг долгион байна, нэг бөөм байна. Бөөм долгионы дуализм буюу одоо ерөөсөө энэ чин долгионы чин чанартай, бөөмийн чин чанартай гэд энийг Копенгаген тайлбарлаж чадахгүйсэн чинь энэ залагч долгион бол Квена чи юм ингээ. За яг тухайн үед бол энэ бомб чин болохоор амар математикийн гараал Луи де Бройл болохоор ингээл амар мундаг энэ тайлбар гэдгээр тухайн үед хүн ойлгохгүй байхгүй. Тэгвэл 2005 оны энэ одоо хиний энэ Ив Кудрийн энэ туршилт бол бүр ингээд mind blow болгож байгаа байхгүй тий. Тархийг цад авч байгаа байхгүй энэ чинь бүр. Хос төвчний туршилтын тэр бүр амар энгийн санагдаж байна. Харин тий. Энэ одоо энийг яг бичлэгийн үзээд үзээр бүр үнэхээр гайхалтай бүр шүүр салдмаар гоё тий. Ийм зүйл байж байгаа. Тэг надад жоохон инээдтэй юм санагдаад байна. Үүлийн үр гэдэг шиг тий. Миний хийсэн үйл ингээд намайг ингээд авч яваад байгаа юм шиг. Наа ч юм байхгүй тий. Үүлийн үр байхгүй тий. Тэр одоо бөмбөлөгч нэг хаан буун тэрнээс нь одоо үйл бий болно. Тэр үүлийг чи үр нь эргүүлээд өөрөө чи зогсож байгаа байхгүй тий. Instant karma гэдэг. За нэг тиймэрхүү юм болсон. Хөрхий. За ямар ч энэ амар сонин юм контын ачин жигтэй зөвлөд бол айгүй энгийнээр ингээд тайлбарлагчдаг. Энэ харалтай айгүй энгийн байгаа гэсэн гэж. Тэг ингээд тайлбарлагч айгүй хөрх. За тэгээ ямар ч сан яг таг дуурайж чаддаг. Ер нь бол энэ конт ертөнцийн заавал одоо энэ ичит юм байх албагүй. Зүгээр л одоо бидний хараахан ойлгоогүй байгаа шингэний динамик юм биш үү гэдэг. Иймэрхүү санаа гэдэг хайрлж байна. Иймэрхүү зүйл. За тэгээ цаашаа яваад ингээд юу болох вэ гэхээр энэ хэрвээ pilot wave-ийн гоё ойлгомжтой бол ягаад энэ физикчдийн нэг хөтлөн ширдэггүй. Ягаад өдний хүртэл хөтлөн ширэх вэ? Ягаад өдний хүртэл бид нар Копенгагенаар яваад байгаа гэхээр бас учиртай. Тэр чинь бас ч гэж нэг тийм айхтар юм бол байхгүй те цаана айгүй тийм хүн гүнзгий учруу шалтгаан байна. За жишээлбэл хэд хэдэн шалтгаан байна л да. За жишээл non locality буюу орон зайн локал бос чанар гэж юм байдаг. Ер нь бол Эйнштейнийг айлгсан үзэгдэл гэдэг байгаа чинь. Эйнштейн энэ хөтлөө яасан байдаг. Spooky гэдэг spooky action at a distance гэдэг ингээд те Эйнштейнийг чинь айлгаж штэ те. За ямар ч сан бомбын онлоор болох энэ ертөнцийн нэг цагт байгаа бөм бол нөгөө цагт байгаа бөмд шууд нөлөөлж чаддаг. Тэр даруйда нөлөөлж чаддаг. За энэ одоо юу гэж тайлбарлаж болох вэ гэхээр энэ залагч долгион ч бүх ертөнцөөр тархсан байх хэрэгтэй гэсэн үг. Нэгсэндээ одоо яг нөгөө нэг гэрлээс хурдан мэдээлэл дамждаг. Дамжихгүй энэ гэдэг одоо Эйнштейний харьцангуй онлын зарчим штэ энэ чинь одоо аксиом нь те ямар ч зүйл ямар ч мэдээлэл ямар ч одоо бит гэрлээс хурдан явах боломжгүй дамжих боломжгүй одоо мэдээллийг бол дамжуулах боломжгүй энэ бол Эйнштейний харьцангуй онлын одоо аксиом. За тэгвэл энтэй шууд зөрчилдөг. Нөгөө нэг хороо ертөнцийн хоёр захт байгаа нөхдүүд чинь хоорондоо шууд нөлөөлцөөд байна штэ. Тэгвэл Эйнштейн одоо уурлна одоо айн ямар амар юм бэ гэдэг сүнс чиг санагдаж штэ тий. Нийт чиг санагдан гоч ингээд Эйнштейн ч ааш штэ тий. За Эйнштейн ч нэг хайгаад байсан юм байхгүй л тий. Зүгээр одоо дооёо болж байгаа штэ тий. Энд чинь нэг spooky action надад тий. Ямар амар юм бэ? Яг айлгчлаа гэж тий. За ингээд Эйнштейн бол нэлээ энд бол ундууцад тий. Наад нэг юм холхон байлгын ч одоо бид нар одоо сарыг харахгүй байх юм бол сараалга болчих юм гаал гэсэн чинь нэг хэмчин болохоор боорч юм болохоор тийм ингээд алга болчих штэ гэд. Тэгээд үгүй наадхаа яаж бодлох юм гэхээр үгүй байхгүй болохгүй гэж яаж бодлох юм гээд ингээ хоорондоо хэрүүлээ гээд ингээ хэлсэн. За
Ямар ч гэсэн энэ үзэгдлийг бол одоо ер нь квантын орооцолтон гэж одоо entanglement гэж угаасаа нэрлэдэг. За нугасаа Копенгагены стандарт одоо квант механик гэдэг байгаа шүү дээ. Энд ч гэсэн ер нь бол энэ асуудал байдаг. За тэгээд байдгаар барахгүй одоо угаасаа одоо энэ жинхэнэ гэдгийг Бейлийн тэнцвэрш гэдэг зүйлээр батлаад одоо баталсан эрдэмт нь Нобелийн шагнал хүртэл саяхан авсан шүү дээ. За тэгэхээр энэ non locality гэдэг бол угаасаа үнэн. Тэгэхээр бол энэ дээр бол одоо энэ Копенгаген байна уу? Эсвэл одоо энэ бом нь байна уу? Ерөөсөө Эйнштейний буруу болж таарсан. Нэгэсэндээ бомын онолч зөв, бомын одоо саний нөгөө механик pilot wave Копенгаген аль нь зөв. Non locality бол байна. Тэнгүүд дараагийн одоо энэ юу хийж байгаа? Одоо нөгөө нэг энэ залагч долгионыг одоо ингэж үүсгэж байгаа нэг зүйл. За энэ болохоор ингэж байгаа. Математикийн төвөгтэй байдал гэдэг юм л да. Ер нь бол тооцоол хийхэд бол стандарт квант механик буюу одоо энэ нөгөө Копенгагены тайлбараар явагддаг Шрёдингерийн тэгштгэл нь хамаагүй хэлбэрхэн байдаг. Үр дүнгээ бол маш бага тооцоолоор айгүй хурдан гаргаж авч болдог. За тэгвэл энэ бомын аргаар тооцно гэдэг бол бом ч бас нэг юм айхтар математик загвар хийцэн байгаа шүү дээ. За тэрүүгээр тооцно гэдэг бол маш хүнд ер нь бол бөөсөн дутах гэдэг шиг л айгүй тийм бүсэр юм баггүй. За тэгэхээр бидэрт ойлгох гэдэг хэлбэрхэн байж болно. Угаасаа. Гэтэл нөгөө нэг яг математик дээр бол яг жинхэнэ тооцоолыг яг жинхэнэ одоо юу н одоо таамаглалуудаа гаргаж ирээгээ тэгэхээр тооцоолоход айгүй төвхтэй, айгүй хүнд тий. Гэхдээ наад чинь Шрёдингерийн тэгшгэлээр л бодчихлоо ямар хэцүү юм бэ гэд ингэмээр ийм байгаа даа байхгүй. Тэгэхээр угаасаа эрдэмт нь алийг сонгох нь тодорхой шүү дээ. Гүн чинь амархан юм чинь Шрёдингерийнхаа авъя. Амархан юм чинь Хайзенбергийнхаа тий матриц механикаар нь явъя л да. Энэ бомомын ачаач механик гэдэг ингээд за яг хөө тайлбар нь хэлбэрхэн байж болно. Гэхдээ эн чинь тооцоолоход төвхтэй байгаа шүү дээ. Одоо бидэрт илүү компьютер алга, бидэрт илүү эрчим хүч алга, бидэрт илүү цаг хугацаа алга. За үзэг цаас алга байна шүү дээ. Чи бас байгаль дэлхийгээ модоо хайрлаа л да тийм ээ. За энэ болохоор айгүй тийм чухал аргумент. За тэгэхээр нэг иймэрхүү зүйл байна. За дээрэс нь илүүт зүйл гэж үздэг. За ер нь бол энэ физикийн ертөнцид бол хэрвээ бид нар үр дүнгээ стандарт аргаар тооцоолоод авч чадчих байх юм бол энэ заавал ийм үл үзэгдэг долгион молгион гэдэг илүүт дутуу нэмэлт зүйл зохиох хэрэг байна уу гэдэг гэсэн иймэрхүү үзэл байгаа. Нэгсэнд болохоор болоод байгаа юмыг болж байгааг нь орхилдоо ядаргаатай юм те ийм сэн юм гаргаж ирээд ийм үл үзэгдэг долгион ч шиг юм ачаач юм гаргаж ирэх одоо болий. За хэдүүлээ зүгээр уртх ажиллаа хий. Дахиж энэ фантазиад орхий гэдэг ингэж байгаа. За энийг бол ерөнхийдөө Оккамын тонгор гэж нэрлэдэг. Occam's razor гэж нэрлэдэг. Яг нь ер нь бол физикийн ертөнцид бол физикийн түүхэнд бол байнга үйлчилж исэн юм зарчим баггүй. Оккамын тонгор гэдэг. За энэ юу гэхээр энэ яг н илүү дутуу зүйлүүдийг яг л юм сахлын одоо татуурах шиг зүгээр ингээд татуурагдаад ингээд октоо аваа хийчээ тий. Цэвэрхэн байлгая тий. Илүү дутуу юмгүй байлгая гэдэг иймэрхүү санааг л ерөнхийдөө Оккамын тонгор гэдэг. Ерөнхийдөө яг хоёр ижлэхэн онол байлаа гэж дээ. Яг нэг юмыг тайлбарладаг. Яг ижлэхэн юмыг тайлбарлах хоёр өөр онол байлаа гэж дээ. За тэгвэл алийг нь сонгох уу гэдэг асуудал болгоно шүү дээ. Тэгвэл энэ Оккамын тонгороор шийддэг байхгүй юу? Нэг нь хусаа аж юм уу? Тий. Одоо аль нэг нь болохоор ойлгоход амар хүндрэлтэй. Айлсгүй одоо энэ тооцоолоход илүү хүнд, айлсгүй илүү олон зүйл одоо ядаргаатай олон юм тусгацсан тийм илүү дутуу юмнуудыг байдгаж байгаа юм бол шууд нөгөөдхийг сонгоё гэдэг л юм л зарчим гэсэн. Тэгэхээр одоо манай бомын механик чинь бол шууд тэгээд хусагдчих штэ. Наа чин тооцоолоход хэцүү байна. За илүү дутуу ачаач юм юу гаргаж ирээд тань тийм бомын юу л нэг үл үзэгдэг долгион молгион ачаач юм ирээд. За наадхаа хөлий. Оккамын разераар юу гэдэг л Оккамын донгоргоор шууд донгорхт. Сахлын нусж байгаа юм шиг энийг хусч хаягээд. Ингээд тасаа хиччих гэсэн. За гэхдээ одоо миний одоо бодлоор бол тийм энэ Копенгагены стандарт квант механик болон энэ бомын залагч дэлгэний тайлбарууд нь онлын хувьд ямар ч ялгаагүй. Миний хувьд шүү чинь угаасаа яг математикийн хувьд бүр ямар ч ялгаагүй. Яг гаргаж байгаа энэ нэг тооцоолол болон энэ орчлон таамаглаж байгаа бүх зүйлүүд нь яг ижлэгэн. Яг нэг зүйл. Нэгэсэндээ энэ хоёр бол яг хоёр адилхан юм байна. Тэгэхээр Оккамын тонгоргоор алийг нь савьчих уу гэж нэг том асуудал болно шүү дээ. Миний хувьд болохоор ийм байгаа даахгүй. Оккамын тонгоргоор бол энэ бомын залагч дэлгөөнийг нэг сонгох хэрэгтэй багтах. Нэг Копенгагены тайрч авмаар байгаа байхгүй чинь. Миний хувьд бол яг тэгэхээр Копенгаген дээр чинь болохоор за нэгт ажиглалтаар бөөн болж өрнө гэж юу яриад байгаа. Тийм хусах хэрэгтэй. За тэгээ магадлалын долгион ч энтер гэж байгаа шиг те. Энэ долгионы тэгштэл болон ажиглалтын үеийн матрикс механик энэ нэг харахгүй байжангуу Шрёдингерийнхаар явъя. Харангууд одоо энэ Хайзенбергийнхаар явъя гэдэг юм хоёрын юм онолтой. Тэгсэн ингээд харахаар ажиглагч гэж одоо юу чинь те. Яг тэр мөр бол ингээд философи маргаан л да. За тэгээд ийм ачаачинуудыг одоо санал болгодог. За маш абстракт ичид
одоо ийм хачаачин хүнээс ийм логик бос ийм сэтгэлгээ уран сэтгэмж хүрэхгүй дээ ер нь бол тий. Ер нь бол квант механикийг ойлгож ивэл та ойлгоогүй гэсэн утгатай үгээд шүү дээ. Ойлгох боломжгүй зүйл. Ийм хачи юм байж иж одоо өөртөө бас окимын хонгоргоор тий миний хайрт одоо pilot wave энэ залагч телефоныг хосч хайна гинэ гэж одоо би бол их өс хонзонтой байдаг. Би чамайг дагж байна. За нэг тийм. За цааш нэг ярих хэвээр зүйл бол Джон Беллийн дэмжлэг байдаг. Энэ Quantum-Physics-ийн хамгийн чухал теоремыг баталсан хүн гэж одоо Джон Белл гэдэг хүн байж байгаа. Ер нь бол pilot wave-ийг Wave-ыг дэмждэг, Эйнштейнийг дэмждэг, Эйнштейний үнэн байсныг батлахыг хүсдэг ийм детерминист классик одоо энэ сэтгэлгээд ийм хүн байж байгаа. За гэхдээ яг өөрийнх нь хийсэн ажил нь бол яг эсрэгээр нь болсон л да. Эйнштейний эсрэг юм гаргаад ирсэн. Ер нь бол бүхий. За ямарсан Джон Белл бол юу хийсэн бэ гэхээр энэ нэг юу чинь quantum entanglement буюу алсын зайны аимшигт үзэгдлийг чинь л батлах аргыг нь гаргаж ирсэн байхгүй юу? Ийм мундаг хүн байж байгаа. За тэгээд энэ хүн бол өөрөө ингэж хэлсэн байдаг бүр. Энэ яагаад оюутнууд энэ pilot wave буюу энэ залагч телефоныг заадаг юм бэ энэ ч одоо quantum mechanic маш ойлгомжтой ийм гоё юм болгож штэ гэдэг ингээд бүр ингээд те өөрөө гайхаад ингээд бичсэн хүртэл юм байждаг. За тэгэхээр энэ Джон Белл хүртэлтэй гайхаад байгаа хүнчтэй ямар сони юм бэ те. Тэгээ энэ онлыг ингэж дэмждэг юм хүмүүсийн нэг. За тэгээд ер нь бол энэ бодит байдал оршин тогтнодог гэдэг. Одоо жишээлбэл стандарт онлоор болохоор энэ та сарыг харахгүй бол сар тэнд байхгүй байх магадaltaй энэ төргээд яриад байгаа шүү дээ. Одоо Копенгаген бол те мачи юм яриад байгаа те. За энэ pilot wave бол wave онлоор бол одоо залагч телефоноор бол сар тэнд байж л байгаа. Та харсан ч хараагүй ч одоо хороо ертөнц бол те байдгаараа байжлаа бодитоогоор байж л байдаг. Ерөөсөө алга болоод телефон болоод гэлээ хүн антай айлгаад яваад байх юм зүйл биш ээ ч одоо те. Ер нь бол материалист үзэлтэй хүмүүс гэж яддаг шүү дээ те. Ийм материалист үзэлтэй хүмүүст бол сэтгэлийн амгалан авчирдаг. Ийм онлоо гадах. За тэгээд энэ зарим ертөнцийн болохоор энэ одоогийн квант технологийн гацаанаас нь гарах арга зам энэ төр гэж үздэг. Одоо энэ бомбын механикаар дамжуулаад одоогийн бидний энэ гаццсан байгаа зүйлээс л гаргаж болно. Одоо жишээл хэрэг бид тэр залагч толгойныг өдөрж сурчвал энэ маш нарийн хэмжил тооцооллыг хийх боломжтой бол яг квантын механик бол яг л классик механик шиг энэ ирээдүгөө өнгөрснийг нь тооцоолох боломжтой зүйл болж магадгүй энэ төр гэдэг те квант компьютер энэ төр ашиглаад бид нар ийм гайхалтай зүйл хийж магадгүй гэж ингэсэн байдаг. За ямар ч хэлсэн иймэрхүү зүйл байна. За энэ pilot wave гэдэг онол бол шинжлэх ухааны түүхэнд нуусны мухадыг дэхэ гэж одоо үзэж болно иймэрхүү тий. Эхэндээ бол голөгдож байгаа, дараа нь бол хөөгдөөд тий эцэст нь эргэж ирээд тэр бидний одоо ертөнцийг харах цоош нь эсвэл одоо сайтар мартагдсан одоо энэ өнцгийг сануулж байгаа ийм зүйл байгаа. За тэгээд яг энэ онол үнэн үгүй юу гэдэг дээр бол тий одоо бид нар бол одоо хараахан мэдэхгүй угаасаа яг аль нь үнэн гэдгийг бол мэдэхгүй. Яг адилхан хоёр юм байгаа даа. За тэгээд нэг л чухал зүйлийг одоо бид нар сануулж байгаа. Тэр нь болохоор одоо бидний үнэн гэж үздэг, итгэдэг энэ зүйлс туйлын үнэн биш байж болно. За тэгээд дээрэс нь ертөнц одоо бидний төсөөлснөөс ч илүү гайхалтай, одоо магадгүй бидний төсөөлснөөс ч илүү энгийн байж магадгүй. За тэгээд хэрвээ дараагийн удаа энэ далайн хэрэг дээр зогсож байхдаа одоо усны давалгаан дээр давалгааг унаа явж байгаа серфинг чин хүнийг бас хараад бодоод энэ хүн давалгааг унаа явж гэнэ үү эсвэл энэ хүн давалгааг бий болгоод байна уу энэ төр хэмжсэн бодоор эсвэл одоо яа тийм цайн дээрээ нэг халбгаар нэг жижигэн тусааж идчих захтай тий. За ингээд сайхан квантын механикийн туршилт хийж штэ. За иймэрхүү зүйл хийх боломжтой. Ийм сонирхолтой түүх бол квантын ертөнцид байдаг. Бид нар тал хэдийн мартагдсан ч гэсэн ийм гайхалтай зүйлүүдийг бид нар санал болгож байсан. Мөн орчин үеийн санал болгосоор байгаа. Хэрэг квантын механикийг одоо ойлгохгүй, за дээрэс нь ойлгохыг хүсээд бидэрч яваа хүмүүс байх юм бол энэ онолыг энэ одоо бомбын механикийг бас нэг сонирхож энэ YouTube-ээр ч юм уу те энэ бичлэгүүдийн туршилтуудыг хийж үзэж одоо өөрөө ч хийж ижил бүр сайн байна. Ингээд үзээрэй. Тэгээд өшөө илүү ичтэй зүйлүүдээс гарч ирж магадгүй. Дөнгөж 2005 он гээд ч одоо хаашаа юм бэ те энэ 10 20 жилийн өмнө хийгдсэн юм туршилт шүү. Тэгэхээр одоо бид нар өөрсдөө хийж байгаа өөр шин дээлт хийх чинь билүү? Гайхалтай юм зүйл
талаар ярьлаа. Баярлаа. Баярлалаа. Ойлгоход их хэлбэр хэрнээ ингээ хорвоо ертөнцийг бүхлээр нь өөрөөр ингэж харуулж байгаа юм шиг их сонирхолтой мэдрэмжийг авлаа. Тэгээд яг энэ туршилтыг хийж үзэх юм хүсэл төрж байна. Тэгээд хасаатаа их гоё нарийн ингэж тайлбарлаж өгсөнд баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture's Local, Knowledge Global эгүүн оюун компани болон хамтаа төрүүлж алхах нь Unitel event гэж ажиллалаа. За нэвтрүүлэг NTV, Од Бундар радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээд бидэнтэй хамт байсан үзэг сонсогч та бүхэн маань гоё комментороос өөрсдийнхөө сэтгэлдлийг бичээд бас манай энэ нэвтрүүлгийг маань дэмжиж өгөөрэй гэж хүсэж байна. Дараагийнхаа дугаараар уулзъя. Баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Бундар сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Бундар нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Бундар сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.